За сайн байцгаана. Өнөөдрийн бидний ярилцах нэг чухал сэдв бол няраа шаардлагын асуудал байгаа. За ер нь бол ээжүүдийн дунд хамгийн их тохиолддог тэгээд дээрэс нь хамгийн их алдаа гаргадаг нэг асуудал бол ер нь бол хүүхдийнхээ шаардлагын оншилгоо, эмчилгээний асуудал дээр маш их том алдаанууд гаргадаг. За нэг ялангуяа хүүхдийн маань шаардлагад удаа үргэлжилж байгаа тохиолдолд ээжүүд маань яг шалтгааны нэгдүгээрт нь тодруулдаггүй. За дээрэс нь шалтгаан тодорхой бус байж хаад эмийн эмчилгээ замбраагүй хэрэгэлдэг. Дээрэс нь ямар нэгэн заалтгүйгээр гэрээрээ ботоо эмчилгээ түрээсэлж шаардлагыг буулгах энэ арга хэмжээнүүдийг авсан тохиолдлууд маш их байдаг. За тэгэхээр өнөөдрийн бидний гол хэмжээнд хүрэх гэж байгаа асуудал бол хүүхдийн тань шаардлагад удаа үргэлжилж байгаа тохиолдол. За ялангуяа яг нарийн тайлбарлах юм бол гүйцэд төрсэн няраа хүүхдийн шаардлагад 14 хоногоос дээш тэгээд хүүхдийн дутад төрсэн байх юм бол 21 хоногоос дээш шаардлагат маань үргэлжилж байх юм бол удаа үргэлжилсэн шаардлагат гэдэг бол ээжүүд маань сайн мэдж байгаа. За тэгэхээр яг энэ тохиолдолд яагаад удаа үргэлжилж байгаа бэ гэдэг шалтгаануудыг заавал бид нар тодруулах ёстой. За тэгэхээр удаа үргэлжилж байгаа шаардлагын үед бол хид хідэн юм хүүхдэд маань ноцтой хүндрэл үүсгэх шалтгаанууд байдаг. Тэгэхээр нин төрөнд эдгээрийг бол эмчид үзүүлээд шинжилгээ өгөөд бид нар заавал үгүйсгэсэн байх ёстой. За нэгдүгээр том шалтгаан бол мэдээж их хүүхдийн цусны бүлгийн болон эрзүүс хүчин зүйлийн үл тохироо байгаа. За энэ эмгэг маань ихэвчлэн жирэмсний хугацаанд болон төрсний дараах эрт үед бол илэрсэн байдаг хүнд хэлбэр нь. За хоёр дахь нэг том шалтгаан бол мэдээж элэг цусны замын төрөлхийн эмгэгүүд байгаа. За энэ эмгэгийн үед бол мэдээж элэгний төрөлхийн эмгэгтэй байгаа хүүхдэд бол элэг томрох, илүү томрох ч гэдэг юм уу тий. Цусны замын холестатик эмгэг байж байгаа тохиолдолд хүүхд маань баасан, цагаан, саарлахтай гарах шигээс нь хар цаашиг өтгөн гарах гэдэг ийм эмнэлзүүд бас шинжүүд илэрдэг байна. Тэгэхээр эдгээрээр бол бид нар бас барьж агаад дээрээс нь шинжилгээгээр бол баттаа оншилж байна. За гурав дахь нэг том шалтгаан бол мэдээж дотоод шүүрлийн эмгэг буюу номбоо олчирхаан төрөлхийн дутмагшилтай байдгаас холбоотой няраа шаардлагат маань удаа үргэлжилнэ. Дээрээс нь энэ дээр бас нэг том шалтгаан байдаг нь бацин сулцааны эмгэг. Энд бол галактозими буюу глюкоз 6-д фосфатын дутагдал гэсэн ийм эмгэгүүд бас байдаг. За тийм гэхээр эдгээр маань бол яах вэ гэхээр эмнэлзүүдэд ноцтой шинж тэмдэг хүүхдэд илэрдэггүй ч гэсэн аль хэдийн яадгүй бид нар цаг алдсан байдаг. Тэгээд эмчид очиод үзүүлээд эмчилгээ эхлэхэд оройтсон байдаг хүүхдийн маань амьдралын тавиланд бол тийм таагүй тавилан үлдээдэг ийм ноцтой хүндрэлүүд байдаг байна. Тэг гэхээр хүүхдийн шаардлагат нь удаа үргэлжлэж байгаа тохиолдолд зайлшгүй энэ ноцтой хүндрэл үүсгэх шалтгаануудыг заавал үүсгэсэн байх ёстой. За магадгүй саяны дурдсан шалтгаанууд байхгүй байлаа гэж бодохоо тий. Гэтэл хүүхдийн маань шаардлагат удаа үргэлжилж байгаа. Гэхдээ шаардлагын түвшин нэг тийм өндөр биш. Нэг түвшинд өсөлт бууралтгүйгээр явж байгаа. Хүүхэд нь хөхөндөө сайн, нойрондоо сайн, жин сайн нэмж байгаа. Шээс басны хувьд бол өөрчлөлтгүй байх юм бол тэгээд хүүхэд маань дагнан хөхөөрөө хооллож байгаа тохиолдолд энийг бол эхийн сүүний шаардлагат гэж бид нар авч үздэг. Ерөнхийдөө бол шаардлагатай хүүхдүүдийн дунд ингээ удаа үргэлжилж байгаа шаардлагат маань яг 15% бол орчим тохиолддог. Тэгэхээр тэрний дийлэнх шалтгаан нь бол бас эхийн сүүний гаралтай юм шалтгаантай шаардлагат бол эзэлдэг байж байгаа. Энэ дээр үлдчихэж байгаа нэг сая том асуудал бол юу вэ гэхээр хамгийн ихний шалтгаан дээр дурддагсан их хүүхдийн цусны бүлэг болон эрзүүс хүчин зүйлийн үл тохироотой холбоотойгоор хүүхдийн маш шаардлагат бол бас ужиграх эмгэг үйл явцтай явагдах бас нэг юм шалтгаан болдог. Ээжүүдийн алдаа шаардлагатай хүүхэд болгондоо толгой дараалан цус хүүх хэмээх элэг хамгаалах бэлтгэлтэй уулгадаг. Энэ нь эсэргээрээ хүүхдийн шаардлагатыг маань бас ужруулад идэг юм бас нэг том шалтгаан болдог. Физиологийн шаардлагатыг эмгэг болгодог бас нэг том хүчин зүйл хүүхдээ хөхөөрөө хооллохгүйгээр манайхан дураараа ус уулгах, нэмэлтээр сүүн тижээлээр ахиж хооллох энэ асуудал маань эргээд бас эмгэг шаардлагатыг үүсгэх юм нөлөөлөлтэй байдаг байна. За дараагийн нэг том анхаарах асуудал бол яах вэ гэхээр ээж нэгдүгээр бүлгийн цустай байгаа тохиолдолд хүүхдийн шаардлага илүү удаан явагдах юм шинжүүд бас ажиглагдаад идэг. За тэгэхээр ээж нэгдүгээр бүлгийн эрзүүс нэмэх байж байгаа тохиолдолд хүүхдийн цусны бүлэг 2 юм уу 3 дугаар бүлгийн байх юм бол бас цус задралын улмаас эмгэг шаардлагат үүсэх бас нэг юм шалтгаан болж өгдөг байна. Бас нэг анхаарах юм бол эрзүүс сөрөг цустай ээж буюу хасах цустай ээжүүд. За тэгэхээр ээжийн цусны бүлэг ямар ч байж болно. Сөрөг цустай эрзүүс сөрөг. Тэгээ хүүхдийн цусны бүлэг ямар ч байж болно. Эрзүүс нэмэх байх юм бол эрзүүс хүчин зүйлийнхээ нөлөөгөөр энэ хоёр маань хоорондоо нийлээд үл тохироо үүсэж байгаа учраас задарч эмгэг шаардлалт үүсдэг байна. За мэдээж энэ цус задралаас үүссэн эмгэг шаардлагыг бид нар яддаг гэхээр цусны шинжилгээнд компсийн сорил тавьж оншийг гидсэн байдлаар шууд баталгаажуулдаг байна.
Тэгэхээр ялангуяа 1-р бүлгийн цустай ээжүүд маань бас анхаарад энийг авчаад бол бас зүгээр гэж бодож байна. Ер нь бид эдийн гол анхаарах зүйл бол хүүхдийн шаардлагад удаан үргэлжилж байгаа тохиолдолд ерөөсөө энэ хідэн ноцтой хүндрэлүүдийг шууд эмчид очиж үзүүлээд цусны шинжилгээ өгөөд өгөөсгөчих ёстой. За хүүхдийн шаардлагад нэг өндөр биш удаан хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд бол айх асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ аяг маш чухал ахна. За хамгийн сүүлд нь болохоор ер нь бол няраа эмчид үзүүлээ шаардлагатыг онцлуулаад ботоо эмчилгээнд орох, эмчилгээ хийлгэх гэдэг бол үндсэндээ бол маш нарийн үйл явцтай процесс гэдэг. За хамгийн түрүүнд шаардлагатай хүүхдэд маань няраа эмч үзлэг хийн. За хоёрдугаарт нь биен дээр тодорхойлсон шаардлагатаа арьсан дээр миллиметрээр тодорхойлоод энэ хоёрыг харьцуулж үзнэ. За магадгүй мэдээж ботоо эмчилгээнд орох хэмжээсээс дээш гарсан байх юм бол бид нар зайлшгүй цусны шинжилгээ авч цусан дахь элцийн билирубинийг тодорхойлоод ботоо эмчилгээнд оруулна. За ботоо эмчилгээнд оруулахдаа бүх эмч нар маань тусгай график хүснэгтийг ашиглана. За энэ маань яадаг вэ гэхээр хүүхдийн нэгдүгürt нь амьдралын нас, хоёрдугаарт нь хүүхдийн тээлтийн нас, гуравдугаарт нь хүүхдийн цусан дахь нийт билирубины үндсэн түвшингээс нь хамаарж хагаад ботоо эмчилгээнд оруулах уу, оруулахгүй юу гэдэг заалтыг бид нар гаргаж ирдэг байгаа. За тэгэхээр мэдээж эмчилгээнд хамрагдаж заалт шугамд орсон байгаа бол бид нар ботоо эмчилгээ хийн. За ботоо эмчилгээ хийж ах явцдаа бидний хамгийн чухал нэг хянах гол зүйл маань шаардлагын бууралт нь цагт хэд байгаа юм. За ботоо эмчилгээ зогсоосны дараагаар 24 цагийн дараа эргэн хяналтаар эргээд шаардлагат маань хэдэн микромоллитр цагаар өссөн бэ гэдгийг бид нар заавал тооцдог байгаа. Тэгэхээр эмчилгээ хийх үйл явц маань маш нарийн процесстэй байдаг учраас ээж нар маань энэ дээр илүү нарийн анхаарал хандуулж хүүхдэд илүү сэтгэл гаргах нь чухал байна.